Хотоодонд хайртай хүмүүсийн хувьд яг энэ чи лайк тараад үлдээж таны хотоодыг тайвшруулж үргэлжлэж нь багасгах, хүчлийг тэнцвэржүүлж илүү урт хугацаанд эрүүл байлгаад туслах хүнсийг хэлж өгье. Нэгдүгürt гэвэл хотоодыг хамгаалж өвдөлтийг бууруулах хүнс байж байгаа. Үүнд бол овёсны дутаа орж ийн, мөн одоо будаатай, мөн одоо гурилтай, шүлтэй хоол орж идэг. Мөн төмсийн нухаш болон гурвалжин будаатай зутаан хоолнууд бол бас их сайн байх нь. Хоёрт нь гэвэл амархан шингэдэг жимс ногоог сэлж өгье. Үүнд бол одоо банан орж ийн. Жигэнсэн одоо алин байж ийн. Лир байж ийн. Эрс байж ийн. Мөн одоо луун, хулуу, жигэнж чансан байцаа, мөн байцааны шүүс, брокколи бол одоо бас илүү сайн байх нь. Гуравт нь гэвэл хотоодыг тайвшруулж илүү тэр хөнгөн одоо уургалаг тэр хүнсийг бас хэлж өгье. Үүнд бол одоо чансан болон жигэнсэн дахианы цээж мах бол одоо илүү уургалаг сайн байдаг хэрнээ хотоодыг илүүхээр хүндрүүлж байдаггүй их сайн уураг байдаг бахан. Мөн одоо загасны мах байж идэг. Мөн өндөгний цагаан байж ийн. Мөн одоо цаашлаад одоо аарч болон тараг энэ нь болохоор хит их эсэглэн биш арц тараг бол байх хэрэгтэй байна. Дөрөвт нь гэвэл мэдээж уух зүйл бол маш чухал байж байгаа. Бид нэр өглөө босоод өлийн хэлхэн дээрээ тасалгааны хэмд байж байгаа. Одоо тэр усыг бол одоо ууж явах хэрэгтэй байж идэг. Мөн одоо өдрийн турш бид нар одоо өөрийнхөө килограмм хэмжээнд таарсан эсвэл одоо нэг насан туршийн дунджаар 2 литр усыг бол ингээ уугаад явна. Мөн зүгийн балтаа ус гэх мэтчлэн эдгээр зүйлс нь хотоод нь бас их сайнаар нөлөөлж идэг байх нэ. Тавдан гэвэл хар өрийн тосол одоо хотоод нь бол маш сайн байж идэг.